Америкийн тал тагнуулын мэдээлэл хүлээн авсныхаа дараа Пакистанд нисгэгчгүй онгоцоор дайралт хийх үеэр Аль-Каидагийн удирдагч Ильяс Кашмир алагдсан тухай мэдээлэл гарчээ. Харин Америкийн албаны хүмүүс тэрхүү дайралтыг батлаагүй байгаа хэдий ч Пакистанд энэ талаарх мэдээлэл цацагцаар байна. Пакистанчууд энэ мэдээллийг талархан хүлээн авч байна. Хөөж Фалид Аббаси: Ильяс Кашмирыг хөнөөснө нь манай улс үндэстнийхүүд сайн хэрэг боллоо. Тэр бол манай улсад гай төвтгэр авчирч байсан террорист. Харин Америкийн тал Пакистанд нисгэгчгүй онгоц ашиглан ажиллагаа явуулж байгааг шүүмжлэх нь нэмэгдэж байгаа юм а. Халдлага дайралтын улмаас гэмзэмгүй олон иргэн ам өргөцсөн гэж олон хүн хэлж байна. Ильяс Кашмир ам өргөцсөн тухай янз бүрийн мэдээлэл гарч ил байна. Мэдэхгүй юм да. Нисгэгчгүй онгоцоор дайралт хийх үед энгийн эргэж ам өргөцсөн. Энэ бол Америкчуудын бидний эсрэг хийж байгаатай. Бид үүний эсрэг тэмцэж байна. Өнгөрөх Шпен барагт олон мянган идэвхтнүүд Карачи хотын гудамж талбайд цуглан 2 өдрийн суулгах зарлаж тэдгээр халдлага дайралтуудыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Эсэргүүцлийн арга хэмжээг Пакистаны Жамаат эль-Исламын нам дэмжиж оролцсон байна. Тэд мөн өнгөрсөн сар Америкийн тусгай хүчнийхэн Аль-Каидагийн удирдагч Осама бин Ладеныг хөнөөснийг эсэргүүцэж байгаа юм а. Америкийн тал Пакистанд айжмар хяналтаа нэмэгдүүлэхийг чармааж байгаа учраас бид энэ суултыг зохион байгуулж байна. Пакистаны ард түмэн Америкийн оролцоо эцэс болохыг хүсэж байна. Пакистаны сүр хүчний намууд Америкийн тал нутаг дэвсгэрт нь хүч хэрэглэж байгаагийн эсрэг хатуу байр суурь баримтлахыг засгийн газраас шаарджээ.